Сайн байцгаана уу эрхэм мужигчтэй. Одоо та бүхнээ хүлээн авсан нэрхэж байгаа бол өвөр Монголын Монгол одон телевиз болоод Бээжингийн Шидай дуухан соёл жуучин компаниас хамтран эрхэлсэн самбарын сонин дэлгэж яаж байгаа юм аа. За ингээд өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэгчний хойморт хөрөлчин ирсэн хоёр зочин бол манай шүлэгч, орчуулагч, соёлын эрдэмтэн, хүн галуу сэтгэлийн эрхлэгч Хөх Мөчир гоо. За энд бол одоо саяхан одоо Японоос хөрөлчин ирсэн Японы Зүүн Азийн жуучлуур компанийн захирал Дөвшинбат. За ингээд одоо өнөөдөр манаас энд гол нь одоо яг Японд амьдарч байсан үеийн тэр сайхан амьдралуудыг эргчүүлж юм хооч ханаа дэлгэж хийх санаатай. Мөчир багш Японоос аль эрт хараад ирсэн юм уу? Яг гэсэн юу 97 онд Японд яваад 8 жил суугаад ирсэн. 2005 онд буцчихсан. Тэгвэл та нар Японд байхад бүр сайн танилцсан тийм үү? Японд. Би Японд очсон 2 дугаар жил дээр өвөр Монголын төвөд чинь болоо. Маяг Саппорогийн сургууль болоо өвөр Монголоос жижиг сурагч авдаг байсан. Инхээр болоод голдлогтой Монгол сурагчийг хүндэтгэнд авдаг байсан. Би чинь анхудаа явсан. 97 онд. 99 оны үеэр төвшин матдаг гэж. Яраас нь хөөж очиод. Тий. 99 он чи очдог ба. Тэр 99 он уу? Тий. 97 98 оны тэр үеэр бол арга өвөр Монголоос Японд явсан хүмүүс баг хамаг ариун байсан биш үү тэр чагддаг. Олон байсан шүү. Миний чийлэлхээр манус тэр үеэс их сургууль суралцчихын үеэс дээр бас Япон хэл сурдсан тэр үеэс одоо өвөр Монголын намын сургууль ба бас нэг тэр бүлхэмдэл тойрогт бас нэг анги хийжсэн. Тэндээс одоо их олон хүмүүс бүр Японд явна гэдэг их яруу байсан. Тийм. Яг оргил дээр. Тэр үед бол ийм байсан шүү. Японы тэр уулын ерөнхий сайд байсан. Одоо хатаж тэнрүнж орон гэж шүү дээ. Тэр Японоор танака гахгүй гэж. Тэр бол 72 он манай улсад ирээд жуунна ерөнхий сайдтай ярилцаад одоо нэг жил 10 түмэн харилцах сурагчийн манай аваач шилжсэн. Энэ чинь бол одоо 90-ад оноос шавтаргаанд болоод ирэх үед болоо. Тэр тоонд хүргэн гэж их чармаасан байхгүй юу? Үнэхээр одоо манус яг тэр тоонд нь ороод очсон. Энд дэр нь бид олж байгаа шилнүүдаа өнөө 10 түмэн харилцах сурагчтай авч барсан хойно одоо бол майндаас очихд болоо сурч болоо нэрээд хүчтэй болчих. Тэр үест одоо яг Японд явах үест бол их хүчртэл их жиг байна. Мөнгөнөө хүчртэл. Мөнгөнөө хүчртэл их ч бас зарж исэн ба. Тэр үест баг 10 түм. 10 түм. Тэр үеэс 10 түм гэж бас баггүй баг юм. Улсаас бас нэг үеэс сурагч нарт тусгай дэмжлэг үзүүлсэн тийм ба. Тэр юу шүү дээ. Энэ улсаа томилдог нэг бол улс байна. Улсын дэмжлэгээр явдаг нэг улс байна. Нэгсэн бол хаваараа яваад улсын нэр явдаг байна. Нэгсэн бол чол хаваараа явдаг улсад. Төвшин мат бид шиг улсад баг чол хаваараа явсан. Инхээр нэг сайн юм бол ямар очиж байгааг бол хажгаар мажгарч байхгүй. Чи хэж хайжсэн ч болно хайж ирэхгүй ч болно. Чи улсаа тэмээ тавилсан биш. Их дураараа тийм. Яхад Японд явна гэсэн тийм нэг бодол орсон. Би бол Монгол хэлний тусгай мөрөдлийн суралт өгсөн. Ингээд бол маа нэг ангид бол 94 суралт өгсөн. Тэр үед маа сурж ирсэн болоо чорын гагч гадаад хэлэн бол Япон хэл шүү. Ганцхан маа сургууль биш өвөр Монгол их сургууль, өвөр Монголын багш их сургууль, холбогдол бүхий Монгол сургууль болоо мэддэг гадаад хэл Япон хэл. Ингээд би өөрөө Япон сурсан. Тэгэхээр бол манай 94 сурах дотор бол хамагсаа сурсан би. Би одоо хүний аражи төлөвсөн юм их оргож явах биш. Явханд явхаасаа өмнө бол жахын хэмжээгээр явхан гэл хэлж чаддаг байж. Ингээд явхан гэл ийм уншаад ирэхэд явхан гэл дотор улс бол их ойрхон үжигдэж ирнэ. Үжигдэж ирэх болгоно хийсгэр шүү дээ. Ботой юм биш. Ингээд явъя гэж бодно. Бодоод зүтгэсээр албан тарын юу нүгшин бүрлэлцсэнгүй шүү дээ. Тэгэхээр сайн очиг гэдэг юм бол юу байна? 97 нэг сард 2 багш ирсэн. Өлсгөр ирсэн. Өлсөнгүүд маань нэлээд хүн оролцоод ингээд 8 хүн хөртөнчсөн. 3 сарын үе чинь сургууль орж өвшөрлө ирлээ. Ингээд Японд очиж өвшөрлө ирэнгүүд 4 сард бид яадагсан. Тэгвэл их амархан явцсан байж та. Амархан явсан. Бүр нэг Японд явна гэсэн энэ халуурал бас байсан. Олон хүн улсууд бол баг бүр одоо саяхан таны ярьдаг шиг баг олон хэд бүр Япон хэл сурсан. Тэр үест англи хэл сурна их тэгж хөөржсэн ба тийм. Тэгэл бид нуусаа тэр үест бүр нэг Японд явах гэсэн тийм хүсэл байжсэн. Зөвлөрөн бүр аав ээж одоо ингээд Японд явуулсангүй шүү дээ. Тэгээд бүр Японд явах энэ хүслээ бүр орхигдуулсан. Одоо болтол би Японд очиж өнгөрөөгүй. Тэгэхээр миний бодолд бол одоо Японд дандаа бүр тийм хүслийн орон их сургууль байхын үеэс бүр Японд явъя гэж их хүсэжсэн бодож байсан. Танд чимнийг сайхан ажиж авч таарж. Би бол энэ Японд явна гэсэн учрыг хичээгээс сэтгэж эхэлсэн. Дуун сургуулийн 20 дугаар оноос зорж эхэлж. Тэр одоо тэр төвийн телевиз сургуулиас Япон хэл заадаг тийм програм шүү дээ. Тэрийг би гарыг болгоно алдалгүй өшдөг байж. Ухааны ойлгохгүй, ерөөсөө ойлгохгүй шүү дээ. Би аавтайгаа нэг манай аавс ерөөсөө ухааны ойлгохгүй. Тэр чинь сонсохоор энэ Япон хэл гэдэг нэ. Чихэнд амар дулаан. Ээлтэй тийм сонсдом.
Манай аав тэгээд бас тэгэлдэг. Үгүй утгуу сан ямар сан гэж юм. Тэр утгуу сан үгийг сонсоод манай аав хэлж тэгээд үгүй энэ ер нь монгол хэлтэй ойр юм шиг. Удуун сан гэсэн монгол үг гэж юм байна. Тэрээс тэрийг харахаараа ингээд одоо тэр хэсэг усаг үжиглэл гарааш тэр. Одоо зурагтаар Японд одоо тэр Шинкансен байна. Одоо тэр цахилгаан тэргээ штэ. Тэгвэл одоо Кабуки гэж Японы тэр уламжлал тайзнаа зүг тим бүр харагдаж штэ. Тэр би амар сонирхдаг гэсэн. Тэгээд би тэр висээс одоо тэр одоо явъя гэсэн хүсэл байвч одоо намайг тавч гэлээ тэнгэр газрын зөрөөтэй одоо Монгол их салдаан төрхий гараанд саран зэрэг сар байсан юм учраас. Гэхдээ би 90-с энэ зүйдэн хаяагүй. 90-с орсоор ирсэн. Тэгээд би өндөр дунд орсон. Манай ордсын Монгол дунд сургууль одоо Япон хэл заадаг нэг Япон хүн байсан. Тэр эмэгтэй багш одоо Япон хэлний тэр авах одоо манай Монгол хэл цагаан толгой шиг тийм катагана, хярагана гэж тэрийг зааж өгöd. Тэгээ би өөрөө ингээд энгийн цагт амар хүч тавиад өөр хичээл төрөл дээр чи яг одоо би тийм нэг он шившээсэн л да. Яг анх одоо та нар ингээд хүсэжсэн Японд очих гэсэн хүсэл тавиасан. Тэгээд Японд хүрээд очихын үест Япон улс танаас өгсөн тийм төрөгдөл яваа. Японд очих үед охинд бол их зөрчилтэй уран бодлоо. Сая очоод л нисгэлээс буугаад Япон чиглэлээр явах гэдэг бол энэ улс шиг сайхан улс байхгүй гэж. Одоо ч энэ газар насаа сууя гэж бодсон. Юм болгон сайхан харагдан наав намхан. Хлам их хүн байхгүй. Юм болгон бүлэн гээж мөх гэсэн учраас байхгүй. Энэ бол их сайхан санагдана. Удаан суугаад тэр юм чинь хүн хоорондоо ямар юм болчих нэг чөчлөлтэй болоорч. Манай энэ хөх одноос бол ямар гач арх уугал хөдөлгөөн хлам болчих нь дуудаж далж тэр болохгүй. Ингээд бол их өнх тайван амьдралдаар хүн ороо очихад бол өөрийн өрхгүй нэг дараастай шиг бодоход болчих. Би яах вэ? Инхээр бол зөрчил бодол нэг үс. Дараад нь бол Япон бол их л баян харагдана шүү. За одоо маятар нь юу хус мөсөлөг чаас байхгүй юу? Жогон чаас. Бид хэрвээ өнөөдөр амарн штэ. Жиглэр нэг өдөр таараа ирэх юм бол нэг сар чардаг шаасаа болчих. Тэр яанаа бол төвөж үн. Дөрөн бол яраа 60 штэ. Чаманы чамгаа авдаг юм сэтгэлээ авдаг 60. Нэг өдөр явбал алаа ирчих. Тэр их баян. Баян гэж ягаа боловтор жоочны гарч орчлол болоо. Чохон хүлсий чин урсгаа ширвэлшин сунгаа. Тэр яхан бол нэг цаг чааш яасан да. Нэг цаг бол 600 юм уу 1000 юм уу гэж штэ. Тэгэхээр 60 минут дотор болоо чохон 60 минутын хүчийг бол авна шиж байгаа. Амар шатан бол юу ч их амруулчих. Жага уун хоолоо идэнэ. Ажиглах цагт бол бориг бохсолгүй яахгүй. Сте шаргаа зүгэн тий. Шаргаан шиватар. Япон жоос олоход амар боловч ширвэлсэн сумтал яахгүй жоос олохгүй. Ингээд баян улс зүгээр юм өгөөд их юм. Ийм баян улс гарсан жоос олоход их хүчээр. Энд чинь бол 20 дугаар зөрчилд бодвол 3 дугаар нь бол маятар кино телевизэрийг хардаг Япон чих ясаж ял байхгүй юу. Инээмсгэлээд Япон хүнтэй ярихтаа бол инээмсэхгүй гэж байхгүй шүү. Тэр үндэстэнтэй очоод улам ойлголтын улам бодаатай болж байна. Японыг муу гэж хэлж байгаа учраас биш. Тэр барагтай хүний итгэхгүй. Тэр хүний итгэлийг олоод тэрнээ сэтгэл мэтгэлээ сайхан нэвтрүүлчихэд энэ хэмжээнд явна гэдэг хурхад дулаад ирээд ид орно. Юу бачиг бид мэдэхгүй. Энэ Япон гэж тэр өөрөө үуч манус ямар тугаартай дургуйч байгаа бол шууд хэлэхгүй. Эргүүл таарвал. Тэгэхээр Японд найж авахд их хүчтэй. Гэтэл одоо тэр дөмтэй хүн аргатай хүн бол Японы утгагүй сайхан явуулж чадна. Энэ бол миний хэллийнх нь гурван зөрчлээ тал. Тэр Япон чинь бол үгүй тодорхойлохгүй шүү. Тодорхой хэлбэр. Жишээ нь хашир дээр чинь ийм ингээд наалж чагаар бодно шүү дээ. Одоо тийм аширгаа. Наалж яана. Тэгжгээд шууд хэлэхгүй шүү. Хашир дээр ийм наалж чинь чөлөг айчгаж хэлэхгүй шүү. Хачирт хаяаж яхаа юм наалдахад бас хамаагүй шүү. Тэгээ өрөө хамгаалт хамаагүй шүү. Энэ чинь намаа хэлж яах юм уу чамаг зүг ухааны болохгүй. Эдгэр гочуудын бол Японд явдаг улсууд дахиад хэлбэл Япон нэлээд удаан хөдөлж суусан улсууд бол Японыг энэ юм мэдэхгүй. Өний мэдэхгүй миний сайн хэлсэн 3 зөрчил бол эхлэний аргийн мэдэхгүй болохоор Японд зөрчил гарч байна. Тэгээ Японд зөрчил гарсан манай энэ шиг гар хөл өргөлөх хэл ам болохгүй шүү. Тэр чинь жараач. За өөрөө ялгаа болох өөр ахнаа байлж. Тэр хүнтэй өрөхгүй. Одоо өнгөсөр манай тэр чинь өмнө бидний гаднаас олцсон уусууд юм гэн. Одоо өнгөсөр их үгүй болж байна. Энийг болоо нэг жилийн үндэснээ соёлын төрөө нэг жирэ. Тэгэхээр үндэс нь үртгэн хүч.
Ийм нэг орчин тойронд очиж ингэж яг сайхан найрж ингэж амьдрна гэдэгт их бэрх байдаг юм байна. Японд мөн ингээд энэ амьдрал ингээд нэгмсэн дасаад жишээлбэл 10 жил мó 15 жилээр ингээд амьдрахад Японоос буцаж харж ирэх дургу болчтой хүмүүс бас арим байна шүү дээ. Байна. Тэр хожигсон хүмүүс бас байна. Энэ Японы Жосны очи одоо ярьж байгаа ч одоо яри одоо үжигчи сонсгочид бас их анхаарал авдаг юм Японы Жос. Японы Жос үжигдэн. Олж Жосны ч үжигдэн шүү. Тий. За жишээлбэл за өрн таймын халаа яри ажил тавья гэж. Халаа одоо ажил явна шүү дээ. За одоо би юм үргүүлчи чаян тэгэлж өгнө шүү дээ. Нэг цаг нэгэн төрөх. Үжигч энэ Жос ч юм бол. Инхэрэм болов. Бол их урамтай ажил. Урамтай илүү мөр цагаар хатдаг гэж бодноо даа энэ. Тэгээ нэг чи хэлдэг тэр харж ирэхгүй гэсэн учраас байна уу юу. Энэ би өөрийн бодом яриа штэ. Сайн очоод би 8 жил болсон. Санаа түрүү хэдэн жил дээр Монголаа би бол ер нь энэ газар амьдарч гэж бодсон. Байгууллага хүн ийгс юм адна хийгээ борч хамаач болж байгаа. Би тэр сой гэсэн зэрэг санаа орсон. Өчигсөн хамуус сүлдэж ирээд бол яанаа бол намайг ямар нэг бодол орж жосаал май түрүүдийн чи одоо өгүүлж амарж аварж жосаалгаж байна штэ. Модон иргэнэ гэсэн газар байдаг. Сүүлийн жилүүд одоо иргэнэ гэсэн жосаал сүртэй болгоод. Одоо зүуднээс орно. Тэгэхээр одоо харж ийж бодоод нутгас юм чаанаас нь жирхэн жургаан судлал шин тавтдаг юм байна шүү. Инхэрэм би болоо тасалгүй харж ирж. Тэр сууд дассан усууд болоо өөрийн бодол байдаг гэдэг. Чи одоо ултраа бас Японд байж штэ. Харж ирсэн бодлоо яг. Одоо аав ээж нутгаа модоод харж ирэх гэж боддیں۔ Гэхдээ ингээд нисгэлээс суугаад ингээд манай энд ирэхгүй. Тэгээ хоол өнгөрт орох юм эсвэл тэгээ такси энэ дэр суугаад хачин нэг тийм тасгаан байцсан энэ дээр. Тэгээд одоо үйлчлэг аваар юм уу? Эсвэл одоо тэр одоо жээлэр алах цаг хүмүүс нэг энэ тэндэг номох. Одоо ийм учраа ерөөс байхгүй шүү дээ. Японд ерөөс тийм байхгүй. Тэгээд бүр боловсон. Тэндээ байгаа ингээд сурцсан юм чинь нэг ирэхээр ийм. Тэгээ яриад боцдог юм уу ингээл. Тийм бодолтой болчихно. Гэхдээ би одоо яг одоо ингээд нэг ийм нэг одоо Зүүн Азийн зуучлал гэсэн компани байгуулсан юм чинь нэг зандаа оруулцаад тэгээд нэг болдог юм бол тэгээд бас нэг 40-50 болтор нааш цааш явд юм гэж бодчих. Чи өөрөө нь одоо яг Япон уулын яриаггүй Япон хүний одоо доор ингэж ажиллаж байсан. Одоо бол яг өөрийнх компани шүү дээ. Тэр үест ингээд Япон хүний доор ажиллахын үест өөрийнх нь тийм нэг бодлого ямар шиг бодлоо гэсэн. Өөрөө чанаас их дуртай юу? Дуртай тэгж ажилладаг юм. Одоо сайн эхлэхдээ тэр Японы тэр айз амар хурдан шүү дээ. Дагаж амжчихгүй. Дээрх чинь чамайг ингээд халдаал алдын муугийн сонсоод байна. Тэгээд нэг удаас амар тэгээд бохинд нь хаяад тань тэгээд. Тэгээс уур хурж игээд би энэс хурдан хийж өгнө. Тэгээд 2 жил хийгээд бүр дасчихна. Айгуд бас Германы тэгээс очсон залуучлаар ингээд Япон залуу сайн ажил хийдэг бол. Бүр тасаад ирчихнэ. Тэгээд одоо хамгийн сайн нь бол Японд очоод нэг юм сурлаа. Тэр нь юу гэхээр ингээд цаг өдөр сар явбал бүр ингээд дөрвөнжүүлсэн. Би энэ өдөр юу хийн? Бүр нэг одоо нэг сарын өмнө тий төлөвлөгөө бүр сайн биш таа. Цагийг бол талаар өнгөрөөхгүй. Энэ бол манай монголчууд сорхоо хэрэгтэй юм гэж бодсон. Самбарын сонин дэлгэж. Чөлөөт сэдв, чөлөөт яриачаа, чөлөөтэй зочин самбарын сонин дэлгэж. Самбарын сонин дэлгэжийг хатан хүлээ авсан байна. Бүх дэлхийн монголчуудаа самбарын сонин дэлгэж руу анхаарлаа хандуулаарай. Самбарын сонин дэлгэж хүн ардынхаа сэтгэлийн дуу болж Монгол соёлын жууцлагч болж түүх соёлоор ачаалн холын холд итгэл дүүрэн, ерөөл дүүрэн дэвдэрн явахыг чинь ирэж байна. Энэ бол одоо яг та нар яг одоо яг Япон хүний доор ажиллахын үест өөрийн дотор бодогдсон тий. Та нарыг тэр одоо Япон хүний доор ажиллахын үест тэр дарга нар та нарыг ямар талаар их нөлөөсөн бай. Одоо өөрөө захиралсан үест мэдэгдсэн юм байна. Японы хамгаалалтын эсвэл хамт дэлхийн төрийн байранд явж. Японы цул тэр хүний хамаарахтай бол одоо дөөр хүмүүстэй их чангаар. Тэгтээ юм зохицуулах нь амар сайн. Бараг тийм ажлын дондоо алдаа гэсэн юм бол манай тэгтээ гарч бол дэмий гаргахгүй. Алдаа гэсэн юм гаргахыг бас хүлээж авахгүй тий.
тийш. Би тэрийг явуулж харсан юм. Гэтэ өөрөө яг ингээд компани ирэхлээр тэр замдаа оруулах бас хэцүү юм лээ. Одоо Яг гол энэ компанийн хандаш ямар шиг хандашаар ажилладаг компани. энэ нь бол 2 жилийн өмнө ийм нэг програм нэвтрүүлэг хийсэн. Хоккайдогийн тэр телевизороор манай өвөр Монгол телевизороо хоршоод нэг одоо өөрчлөгдөж байгаа өвөр Монгол гэсэн нэр нэг нэвтрүүлэг хийсэн. Тэгээд би тэрнээс сэтгэгээд одоо олон улсын харцаа одоо нөхөрсөг бүр амар өдөр тутам нөхөрсөг дотор уулж ирж байна. Тэгвэл одоо ийм телевизийн хамаатай тийм ажил болсон. Одоо хоёр талаараа хавсраад нэг нэвтрүүлэг хийх юм уу? Ингэж тэгээд телевизийн хамаатай. Бас нэг талаар бол манай Монгол тийм кино юм уу? Эсвэл одоо дөрс бичлэгийг Японд танилцуулж болох. Монгол соёлоо одоо Японд танилцуулж болох. Ийм үднээс тэгэж гол их утга болгохтой их сайхан ажил уу. Тэгээ Явандаа бол миний зүүн Азийн зуучлал болохоор тэгээд Кореа, Монгол, Хятад Япон энэ хамарсан тийм нэг одоо соёлын хамаатай тийм компани болгож божгаар болъё гэсэн тийм нэг бодолтой явж байгаа. Гол нь одоо бүр соёлын сонилж байгаа. Энэ их утга болгохтой. Учир нь манай ус бол одоо улсын дотоодоо нэг соёлын хамаатай жишээлбэл нэг кино юм уу, нэг телевиз юм уу гэд хийж гад тэр хүмүүсийн одоо ингэж яг сонирхож байгаа хүмүүсийн хаваас авч хэлбэл ариун хүмүүс бол энийг их ойлгохгүй байх юм. Ийм учрууд бол дандаа таа. Энэ компанийн сайн бол яваа жуучлуур гэсэн. Одоо цагийн хамаг сайн жууч болдог энэ байдаг энэ машин техник мөрөжилөө соёлооны гадагш авч янагдах юм бол одооны хамаг сэрхий халуунаар явж байгаа юм шиг та. Энийг бол чих амжуулж хийсэн. Тэгээ одоо энэ жамжими бол бид майлаар яваад өгч юм чинь. Түнтэй адил. Тэгэхээр жуудлууд юм ч юм болоо. Зарим үед бол манай ном үжих юм уу? Сэтгэл үжигээд болоо чи өөрийн зорилготой авч үжих. Үжихгүй арга. Энэ жуудлууд телевиз кино арааж өгсөн бол чи өөрөө хүлээнгээр үжих болно шүү. Суучгаад үжигмөр болно. Телевизээр үзвэл энэ чи их сайн арга. Жишээл одоо яг манаас Монгол амьдралын ингээс өдөрсөн ийм жилүүдэд одоо сэдвтэй кино юм уу, жижиг юм уу, фильм юм уу, ийм одоо Япон хүмүүс яриангүй их сонирхолтой. Тэгээ ойрын үеэр бол Японд бол ямар халууралтай гэсээр олонгийн бүр Кореа улсын тийм телевиз үзэж штэ. Тэгээ би одоо ингээд Монгол энэ кино одоо тийм дөрс бичлэгийг одоо Японы үзэгчд яаж ингээд нэг одоо халуурлын хэмжээнд хүргэнэ гэж би одоо чирмэж авч байгаа. Монголчууд өөр монголч болон монгол улсч болно. Япон танигдах жүжигчин байхгүй. Төрөв нь би нэг өхөж зөвлөө болон Чингис хаан гэсэн монгол улсын киног би Японы киноны гэвлийн усууд аваадсан. Бүр үзүүлсэн. Тэд нар ярьжсэн. Жүжигчин болгоно одоо тэр дотор бол Монголын бааtruуд байна. Тэр бааtruуд нэг нэгээр бүр танигдахгүй. Тэр бүгдээр нь адилхан царайтай харагдаад байна. Одоо Япон сумо бүхийн аваргад давд орж ишээ харагдаад байна гинэ. Тэгээд тэр хүн намайг нүг ярьсан. Японд жуулчин тэгээд одоо Кореа улсын кино бол тэр кино сайн тийм одоо телевиз жүжигч сайн. Бүр тийм царайлаг шүү дээ одоо залууч гэсэн гоё сайн, гоо сайн тий. Тэрийн бүр одоо Японц их сонирхдаг. Тэгээд тэр хүн надад ярьсан. Танай монголч үзсэн уран бүтээлчид кино хийхдээ дотор нэг хоёр царайлаг хүүцсэн, залуучсан, охинсан. Царайлаг хүн байвал манай Японч бол сонирх байхаа гэж тэгж ярьж. Энийг бас нэг соёлын одоо нэг сонирхох төвшин бас нэг адилгүй тийм. Та нарын байх үест хэдийн яруу монголчууд байж байгаа? Японд хэдийн монголчууд байна гэсэн. Монголоос бол 3500 хэрэг гэртэй хүн байна. Өөр Монголоос бараг 2002 оны бүртгэлээр бол нийт 6000 байна гэж хэлсэн. Одоо бараг тэгвэл нэг төмө ойртож байгаа. Оцгоод хоорондоо сайхан явуулчих нь бас дандаа ингээд уулзах тийм завшаан байна уу? Өдөр уулзчих завшаан болоо байх гэсэн учраас байна. Их яруу. Гэхдээ бол яруу. Одоо оройн 7 цагаас 9 цаг хооронд би чагтай бол энэ хооронд төвшин ба цаг байхгүй. Тий. Энэ чагтай бол би чаггүй ингээд хооронд маш яруу. Тэр Японд очиод бол хятад сайн Монгол гэсэнсэ тэр очихгоо тэр үндэстэн ухс хатан гэсэн тэр бодлоо болоо байхаа маш Японы тэр их урсаад байгаа явж байгаа. Гэхдээ арай суух үедээ бол одоо санахад яранга монголчуудхан ялж гэж бодно. Арган бол одоо манай улс олсон улстай уулж гэж бодно ч та. Тийм. Энэ 2 жил Японд очсон залуучуудын хавьд авч хэлвэл уулын яг та нарын очсон тэр шиг амьдрал тийм сайхан шулуун шудраг болд ийм нөө
өөрийнхөө сансан шиг олон их залуучуудад бүр очиод ажил бүр олд ирэхгүй байна. Тий. Их ядраатай байна гэсэн. Ажихын хямрал Аж ахуйн хямралаас. болж Японоос баггүй хохирол учирсан. Яг нь жоос нь хөдлөх юм байсан чи. Тэр явхан бол жоосгүй биш баян улс төр болох юм байна. Жоос нь хөдлөхгүй болохоор одоо жоос байхад адил штэ. Нэг төр ардын жоос болоо манай өвөр Монгол нэг бүлэргүй 3 төр болно. Өмнө торонд очивлаа 7 төр болно. Энд адил. Жоос нь гүйжлээ бол олж илэна. Гэтэл одоо бол нөгөө талаар авч хэлвэл Японд одоо очиж жоос олно гэдэг боллоо хийх гэдэг дээр. Байдгийн үйж яхад Японы сайн сургуулна. Ингээ сургууль Монголд оруулаад чадaltaй адил. Очингууд 14 төгрөгийн хар үртэй очиж өнөө хүүхднүүдийн маргааш ажил хөөж сурсан юм уу ажиллаж олсон юм байхгүй өдрөөс сэтгэлж яваад зарим бүш арчих. Одоо яана. Ингээр бол энэ дотор бол тэнцвэр олохгүй. Олон ки Японд явсан сайдар олсон ус бол бүр жоос олно гэж очиж байна. Тэгэхэд Японд ус очиад жоос олхон жаран олчихна. Гэвч тэр ус очиад судалгаа хийх юм уу сурчлал хийх юм бол тэр бол тайлын дүн. Ном авна. Ном одоо бидээс ном авна. Намын дүгнээ очих хэрэггүй шүү. Мөн тэр тор дээрээс сүлжээн дээрээс ямар ном авна гэж хэлэнгүүд 2 өдрийн дараа удахтаны хэргийн дараа 24 цагийн дэлгүүргэж байшаа. Сав ирээвэн гэж тэнд ирчих юм чинь. Ирсэн жаасан тийм амар. Ингээр бол Японд очиад жаа болохын дагуу эрдэм мөргөжс тадлалдаа босаа шамтхан болоо. Очиад тэр цагийн сайхан ашиглаад өөрийн сууран тавиад ус тайрч мөн дээр байх уу гэж бодно. Тэр ер нь одоо нутгаас нь ингээд улам холдох тутам нутгаа нь ингэж улам санах юм бодол бүр хүмүүст их ордог. Тэгэхээр та нарын одоо яг ингээд удаан жил ингээд гадна ингээд амьдарч байгаад эргээд ирээд нутгаа ингээд харах юм уу? Эргээд Монгол хүнийг ингээд харах юм уу? Ингээд соёлоо харах юм уу? Манайс чухам хүнээс юу тутамаг их санагдаж байна. Та нар их аль талын энэ талаар бид нас үнэн чармайвал энийг яаж дээшлүүлэл болно гэсэн энэ талаар харсан зүйлүүд юу вэ? Манай Монгол бол соёлгүй биш соёлын их урт. Энэ соёлон бол анаагуул яг сайхан биенд авч яж даалын шиг хухурч авч явж байна манай монголчууд бол байсан ч бол байхгүй ч болох гэдэг миний юм яач энийг хамгаалъя хөгжүүлье энэ юм болгоё гэж бол монголч одоо бол боцсонгүй шүү. Монгол нь өөрийн соёл дээр мөн суусаар байтал өөрийн соёлоо бол хөгжүүлье аврыг гэсэн бодлого гэж байсан. Одоо нэхэд мөргөн усууд нь ордос ардын дуу Баяннуур ардын дуу Улаанчав ардын дуу гэж гаргаж байна. Тэр чин бол аварж явах нэг тойл чихс гэж. Одоо маань нүд нүжигдэх гарч барихдах юм чинь алга болж байна шүү дээ. Үнэхээр бол энэ хөгжсөн улс Япон шиг улс болоо тэр чин болоо ихлэн баг гасглаад хийж байна. Өөрийнхөө хийгэр барах хүнийхээ бол дэмжиж заосгоо хийж хэлгэлээ. Үнийхэд өнөөдөр бол манай монголчууд өөрийн соёлоо хашгирах нь олон байна одоо бол. Өний интерний юм гэж жинхэнэ найдвартай юм хийсэн хүн болоо тун ховор. Нэгд жаас мөнгө гөрөхгүй магадгүй. Дараад нь бол юу ганц ханчаараа хөдлөө. За хөхмөчрийн гар мэгсийн гүйтлээ. Өрн танагчийн гар гүйтлээ. Төвшин батны гар гүйтлээ. Хөдөр хамтрахгүй. Энэ бас нэг учир байна. Энэ 2006 оны 3 сард болоо би энэ бүх улсын Монгол байшаа дугаалгын дараагаар соёлын танхим 8 юм жирэг өгөөд би өвөр Монгол очиж Монгол хувьчид байшаа явлаа. Өнийг бол жахан хөдлөө шүү. Хичнээн юм гэгдэж байна. Гэгдэх хамаарч. Чи гэгдэх нэг мотхлыг гэгдэж наваад ямар юм бэ? Үнтэй адилаар бол хөгжсөн уустай бол холд болж байна. Дахад манай монголч одоо ямар учир байна вэ? Хүний үгэнд ахгүй. Хооч юм болж шүү. Яах байж байгаад нэг нь хийдэг болгоод. За хийнгэсэн чинь одоо хичнээн хүний бидэнд сургуулж ирсэн чинь нас авахсан. Тэр хүн чинь амьдараа мөн жирийн түүх шүү. За хүн ухсууны чинь амин өнөө. Өтгөр усад болоо хөгжил усад холбохгүй. Хүн тэр гадаадын Япон шиг ус болоо жил бид одоо гал морин өмөөлнө. Нийгэмлэг байгуулчихна. Нийгэмлэг байгуулчих нь манай бүгдээ очиж нийгмийн гишүүн. Хүн болоо чи ганжиг авчин чи дөрөө авчин харуу авчин хар авчин бөөрг авчин янгар авчин нэг хийчих. Хийгээд нэг хэмжээнд хүрлээ. Өөрийн тайм өөрийн шилж байна. Манай монголчууд юм учраас байхгүй. Энэ чинь үлэгч хуучир. Яг тарусын одоо соёлын талаас үживэл бас их мэдэгдэх зүйлүүд юу байна? Архины соёл гэж бас нэг юм соёл тийм үү? Тийм. Япон цул ингээд би нэг амар зөрөөтэй гэж бодохоор нь юу юм гэхээр Япон цул амар бас арих уун. Тэг бүр согтл уун. Монголчуудаас бараг дутггүй уун. Тэгээд хэдий уусан тэгээд хоорондоо хэрүүл энэ тэр хийхгүй. Цагаан хөрүүл тэгэл хараа явчих. Сая хүнд бас тийм одоо яршиг татах учир байхгүй.
Япончлууд архин соёл бол онцгон тэр архиндаа бол япончууд хайртай. Сахино итэкива чино итэки гэж хэлдэг шүү. Архины нэг тусал бол цусны тусал гэж яагаад. Манай монголчуудыг адил. Япончууд архин соёлын тохиолтой бол манай монголд бас солилцоо хийж байна. Тий. Би нэг гайхсан. Юу гэхээр манай энд одоо Японд яг хоёс зарим нь одоо гитар сураад явдаг юм байна шүү дээ. Монгол хүүхдүүд. Тэгээ буцаа ирэхээр тэнд очиод бүр нэг монгол хэл ярьж чаддгүй байснаасаа 2-3 жилийн дараа буцаад ирэхээр бүр монголоор ярьдаг болсон. Тэгээ монголдоо ус сэтгэлэгтэй болсон. Энийг би хараад их гайхсан. Энэ их зөрчилтэй гомны нөгөө өөр монголоор оцсон болов би бол монгол салаа мэдэн. Би бол монгол хүмүүс очино. Тэр очих болгон болоо монгол хүн болов тэр монгол түүхэн мэдэн салаа мэдэн шилэх аргагүй. Тэгвэл чи мэдхгүй бол яхан усул чинь энэ монгол хүн бол монгол мэднэ гэж асууна. Энд манай хүн ярина. Ярина наачта монгол гэж чадахгүй. Тэгсээр нийсэ монгол гэж. Монгол юм аа шилжчихнэ. Ингээм бол энд яфал монгол хэлээ мэдхгүй байсан хүн яфанд яваад цаа монгол хүн сайн ярьдаг болсон сурч. Энэ нь бол энэ үндэстнээ өөрийнх нь омог жаргах гэдэг юм, омогчлол гэдэг юм уу. Энийг бол тэр гадаад гарахгүй болоо мэдхгүй. Гадаашин гарах бол монгол гэдэг үндэстэн чинь бас ийм хөчиг үндэстэн. Ийм байр суурьтай дэлхийд нөлөөтэй үндэстэн гэсэн бол тэр сайн мөч шүү дээ. Тэгвэл одоо манай залуучуудаас гацаа явуул их сайн байна тий. Хол явж нүднүүдээ хулаа их чухал. Тэр би бас одоо Монгол Орос руу бас яваарсан. Хожим ямар ус нэг ус бачууд яа ор явсгаж гонно. Японд байхад би бас их наадам идэх япончуудтай хамт жилдэр авч та. Тэгээ Европ юм уу Африкийн улсуудын үжингүүд би Японд гадаад хүн явж байгаа гэж хэлнэ. Тэгэхээр Япон нэмэх чи гадаад хүн биш юм гэж. Гадаад хүн гэсэн нэрээр гадаад шин явж ирвэл үнэн мэдэх. Гадшаа наач бол улам өөрийнхөө одоо соёл үндэстэй бол илүү гэж бодож сэтгэж танин тий. Тэгээ яг танаас энэ сайхан бүр бичижсэн. Санаж явал бүтэн сажилж явал хүрнэ гэж тий. Бас энэ хол хэм бууж зар өсгөр юу хүнд хэм бууж өргөө өс даа ёо гэж. Манай улсын ойлголтоор хүүхэнчүүд бол олонгодоо хормолох их дурггүй байдаг гэсэн шүү дээ. Одоо бас тийм байна уу? Энэ Японы бүсгүйч чирнээ үргэн болоо. Холоо хийн, ховчсаа угаан хүүхдээ өсгөн. Хүүхдэн өсгөж яваа их сургууль төгсөн нөхцөл болоо. Гэрээ ажиллаа бүгд хийн. Ингэж хэд 50 60 гаруй болоо 30 руу сахин засаж гарч ирээд ажил хийдэг юм. Юу одоо ажил хийдэг юм уу? Жил нэг юм их наадаж явна. Өөдөр чин тэр бүр гэрээ хатаас салахгүй. Японы тэр амьдрал чи манай амьдралаа шиг онноо шүү. Манай монголчууд анхны даалын дотор нэг л мөнгө аягтай. Айл ашиг цөгч гэж хэлвэл аян гаргаж хүн чайг аяглаа углаа айж болоод дотны хоолоо идээд хавсан долоолоо. Эргээд явах. Япон ч болохгүй. Нэг удаа хоол идэхэд 4 жилийн нөгөө гарав 4 пял гарах. Яна нэг нөгөө гарчихвал энэ пялаараа идэж бараад өөр нөгөө авах энэ пялаараа идэж болохгүй. Яг нь амт налгачих сайн. Ийм аягтай болчиход яана да. Тэр Япон тэр тонгортон болоо. Тэр пял болоод яах нь жоолж байна. Янз янз юм байна. Ийм жоохноос юм бүдүү. Инхрэ тэр харин пялыг гоох чинь одоо угаадаг хүн ч одоо бүсгүй хүн ааж. Чингээр Япончууд чинь бол юу чамчаа нэг удаа өмсөд дараа дөрөмсөх юм ач. Жавал угаа. Чатар угаах юм нэх арван. Инхрэ бол үнэн тэр Японд бүсгүйчүүд байлтай. Яг харав. Монгол бүсгүйчүүд бол их бас одоо их буянтай сайхан амьдарч их юм байна тий. Чөлөөтэй бай тий. Япон хүн нэг юм одоо хөрөлцгий талан юу вэ гэсэр. Япон за одоо аав ээж болсон аа одоо яг хүүхдүүд байна. 18 болсоор тэгэл одоо хамаарах штэ тэгэл. Өөрийн биеийн даа зам дээр гээл явуулчих штэ. Тэгээ тэрийн хүүхдүүд нь эргээд ингээд их болоод одоо нийгмийн хүн болоо штэ. Тэр аав ээжийн хөгшөрхөөр аав ээжийн асрахгүй. Энэ манай монголчууд чинь 90 ондоо штэ. Аав ээжийн бүр сайхан хөндлөн ачсан тий асар. Тэгээ энэ нь баг нэг Японцууд энэ хөрөлцгий талбай би бодож байна. Японы улсууд бас адилхан шүү дээ. Ба олон хэдэн настайчууд бүр асрамжийн газар очих юм уу тийм шиг. Тэгээ өнөөдөр одоо та нарын ярил чанаас одоо Япон улсын амьдрал соёлын талаас бас нэлээд ойлгосон. Ер нь өөрөө бас Японд очих гэсэн юм хүсэлтэй бодолтой удаан жилээр гэж бодож байсан. Та нарын ярил чанаасаа манай үжигчд бас одоо яг Японд байж байгаа хүмүүс юм аа гэдэг бас ойлгосон байх.